Манай орны Хээрийн болон Тал Хээрийн бүсийн 17 аймгийн 40 саяга бэлчээрт үлийн цагаан хотны тархалттай байна. Энэ нь нийт 112.1 саяга бэлчээрийн 35.5%-ийг эзэлж байгаа юм а. Сүүлийн 10 жилийн хугацаанд үлийн цагаан хотныг устгах ажилд 13 тэрбум төгрөг зарцуулсан. Түүнчлэн өнгөрсөн онд л ихэд 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайд үлийн цагаан хотын устгах ажлыг зохион байгуулсан юм а. Гэвч бодит байдал дээр үр дүнгүй. Үлийн цагаан хотноос суулж бэлчээргүй болсон малчид нутаг сэлгэн нүүдлэхээс өөр аргагүй хүрчгээд байна. Үлийн цагаан хотны ихснээр бэлчээргүй болохын зэрэгцээ хоньнууд огтон барьж иддэг болчиход байгааг малчид халаглан ярьлаа. Дэлгэр хаан сумын одоо энэ хаваржилт хүндрээд өвсгөө болоод тэгээ өвсгөө болохоор одоо амьтан ч гэсэн өөрөө бас амьд явахын тулд тэмцэтгэл юм байна л да. Тэрний нэг илэр юу юм бэ гэхэлэр үлийн цагаан хот ихтэй гараад өгөн нөгөө хонь чинь бүр нохоо шиг араас нь ээлтэж жагаад барьж аваад иддэг юм. Тэр үтгэл бүр гээд мал тэр малчин гээд надыг дагуулж аваач харуулж илаа. Энэ дэлгэр хаан сумын 7 догийн нэг малч. Малын бэлчээ дээр сууж хад нэг 90 хонь гээд давхичээд нэг хотод барьж байгаа. Хажуунаас нэг хонь очоо булаацалт дастат. Бүр тэгжиж байгаа нохоо шиг. Тэгээд нэг 15 6 хотны дээр ирэхлээр харж цагаалтаад үтгий. Хонь огтон барьж идэх болсон шалтгааныг эрдэсдэжэл буюу уургийн дутагдалд орсонтой холбон тайлбарлаж байгаа. Товчхондоо идэх өвсгөн улмаас махчин болж ирнэ гэсэн үг. Түүнчлэн огтон идсэн хонинд ямар өөрчлөлт орсон, хүнсэнд хэрэглэж болох хэсэг талаар баттай судалгаа дүгнэлт одоо хүртэл гараагүй юм а.